За мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Технологийн томоохон компаниудын ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл Spiral Matrix гэдэг нэртэй энэ бодлого байна. За тэгэхээр энэ бодлого нь өөрөө яадаг бодлого вэ гэхээр хэдүүлэнд нэг MN гэдэг нэг 2D юу өгдөг нь байна те. Одоо array юу өгдөг нь байна. За тэр array за matrix шүү дээ одоо те matrix ялгаагүй. За тэгэнгүүт тэр бүх элементийг одоо спираль буюу одоо ингэж тойруулсан тэр тойруулсан дараасаар нь тийм матрик дахиад тийм матриц зохиогоо тэр юуг нь явуулах нэ. За тэгэхээр үндсэндээ яг уу энэ бол ойлгомжгүй тайлбар байна те. Тэгэхээр хамгийн ихтэй хэдүүлээ мэдээж ингэж тойрох хэлбэртэй явна гэхээр хэдүүлээ хамгийн ихтэй нэгээс ихсэн. Тэрний дараа баруун тишийг явах нь шүү дээ. Баруун тишийг явуулсаа энэ бүх элементүүдийг хийлээ. Дараа нь доошоо явуулсаа бүх элементүүд дараа нь зүүн тишиг явуулсаа дараа нь дээшээ явуулсаа тэгээд хамгийн голынхоо элемент дээр очиод дуусгах нь байна тийм ээ. За тэгэхээр энэ бодлогыг хэрүүн хэдүүлээ яаж бодох юм бэ? Ямар байдлаар бодох юм бэ гэхээр medium түвшний бодлого. За гэхдээ medium түвшний бодлого ч гэсэн энэ бас тийм амар хэцүү төрлийн бодлого бол биш ээ. Эхлээд хэдүүлээ үйлдэлээдээ харчээ. Хамгийн эхлээд үйлдэлүүдээ харчээ. Тэр бол хамгийн чухал. За тэгэхээр үйлдэлүүд нь юу болоод байгаа юм бэ гэхээр хэдүүлээ 1-ээс 3-ын хооронд зүүнээс баруун руу ихсэж явчих чинь. Тийм ээ? За энийг би өөр өнгөөр тэмдэглэчихье. За удаанаар тэмдэглэчихье. Ихсээд зүүнээс баруун руу. Зүүнээс баруун руу. Дараа нь дээрээс доошоо. Дараа нь баруунаас зүүн рүү. Дараа нь доороос дээшээ. Дараа нь зүүн тишээ. Дараа нь баруун тишээ. За би буруу ярьж байна. Дараа нь зүүнээс баруун тишээ явж байна. Ингээд хэдүүлэн юу дуусч байна. Тэр хэдүүлэнд нь хідэн үйлдэл байгаа юм би гэвэл нийт 4 үйлдэл байгаа даа байхгүй. Нийт 4 л үйлдэл байгаа. За тэгэхээр энэ 4 үйлдэлээр хэдүүлээ. Энэ 4 үйлдэлийг л хэдүүлээ хийчихэд ерөнхийдөө босгох нь шүү дээ бидний бодлого. За гэхдээ хэдүүлээ харцгаая. Хамгийн чухал ойлгох ёстой зүйлс бол бидний матриц өөрөө яаж явах вэ гэвэл ингэж яваад 1-ийг хийлээ 2-ыг хийлээ за 1 2 3 дараа нь 6 9 2-ыг хийлээ дараа нь 8 7 2-ыг хийлээ дараа нь 4 5 2-ыг хийлээ за тэгээд хэдүүлэн нь ерөнхийдөө бодлого бол дуусчих шүү дээ тий. За тэгэхээр ямар хуу ерөн юм хийх гээд байгаа вэ гэдгийг ерөнхийдөө манай үзэгчдүүд ойлгосон байх гэж бол найдаж байна. За гэтээ одоо хэдүүлээ хамгийн чухал нь яаж бодох вэ гэдэг зүйл баг шүү дээ. За тэгэхээр хэдүүлэн юу хэрэгтэй юм бэ гэвэл нэг 4 хувьсагч хэрэгтэй. За хэдүүлээ энд топ гэж тий. Топ гэдэг нь бол энэ ихний дээдлийн энэ хэсгийг нь одоо энийг илэрхийлээд байгаа гэсэн үг шүү дээ. Хамгийн анх хэсэгтэй бол топ нь тэгэхээр тгээс хэсэг нь байна тий. Энэ одоо мөрийг илэрхийлээд байгаа гэсэн үг. За тэгвэл түүнтэй нэгэн адилаар хэдүүлээ бот гэд доотлын мөрийг нь илэрхийлчихлээ. Энэ доотлын мөрийг. Энэ доотлын мөр нь юу юм бэ гэвэл матрицын M гэж энэ тий. Тэгэхээр M-с нэг усгах нь шүү дээ тий. За тэгэхээр энэ бол M нь бол мөрний тоо шүү мөрний тоо. Би бурууч чинь мөрний тоо тийм ээ. За тэнгүүд N нь бол багны тоо тий. За тэнгүүд хэдүүлээ багныхаа бас зүүн талаас нь ихсүүлчихэд за left гэд багнаа зүүн талаас нь бас тэгэхэд ихсүүлчихье. За тэгэхээр зүүн талаас нь ихсүүлэхээр зүүн талаас нь гэхээр эндээс ихсүүлнэ гэсэн үг шүү дээ тий. Эндээс тэр бол мэдээ тгээс хэсэг нь тодорхой. Зүүн талаас эхэлж байгаа юм чи индексийн хавьд тийм ээ. Зүүн талын индекс нь тгээс хэсэг нь бол тодорхой. Энэ бол 3 дахь одоо мөрний за 3 дахь за индексээр бол 2 дахь мөрний хамгийн ихний элемент гэхээр энэ бол тгээс хэсэг нь тий. За тэнгуут хэдүүлээ баруун талын нь буюу right гэдэг зүйлийг бас дахиад авчий хэдүүлээ. Right-ыг авчий. За энэ дээр бас сонирхолтой зүйл гарч ирнэ. Right-ыг авчвал хэдүүлээ n-ээс нэгээр юу яа штэ тий. За хэдүүлээ энэ одоо ингэ бэлтгэгчтэй хэдүүлээ дээр доор зүүн баруун гэсэн 4 мэдээллийг хэдүүлээ олоод авчлаа. Одоо эндээсээ олоод авчихсан. Энэ бол олж авахд бол амархан биш үү те. Тэгмэд хамгийн ихний үйлдэл нь юу хийх нь бол биднэрт ойлгомжтой байгаа. Юу хийх вэ? Зүүнээс баруун тишиг явна. Хэдүүлээ зүүнээс баруун тишиг явна. Тийм учраас хэдүүлээ left right гэдэг энэ зүйлийг ашиглаад зүүнээс баруун тишиг яваад энэ одоо хэдүүлээ race гэд нэрчээс та те. Output-ийг race гэд нэрчээ. Зүүнээс баруун тишиг яваад хэдүүлээ энэ жишээн дээр бол 1 2 3-ыг хийчих. За бүгдийг нь энэ жишээ рүү шилжүүлээд биччихье хэдүүлээ. За M-с-х 1, N-с-х 1 гэж яхаар хэдүүлээ. За 2 2 штэ тий.
2 2. За тэгэхээр энэ бас left нь тгээсээ 200 яваад тгээсээ 2 руу яваад юугаа гаргаад авчих. За 1 2 3 гэдгийг хідүүсээ гаргаад авчих. За одоо хідүүсээ доороос дээш явна. Дээрээс доош явна. За гэхдээ энэ дээр нэг анхаарах хэрэгтэй зүйл байгаа хідүүс нь. Нэг анхаарах хэрэгтэй зүйл нь юу юм бэ гэвэл хідүүсээ 3-аас ихсээд явчвал дахиад 3-аас ихсээд дээрээс доош явахдаа дахиад 3-аас ихсээд явчвал 3-ыг дахиж оруулаад 3 6 9 гэдэг босчиж байгаа юм шүү дээ, тий. Тэгэхээр ингэж бас хідүүсээ бас болохгүй. Тэгэхээр хідүүсээ яах вэ гэвэл угаасаа энэ хэсгийг нь угаасаа авцсан юм чи хідүүсээ. Энэ хэсгийг нь угаасаа хийцсэн юм чи хідүүсээ. Энэ хэсгийг нь дарчихээс та байхгүй болгох чи хідүүсээ. Яаж байхгүй болгох вэ? Топ дээр нэгийг нэмчих. Тэгэхээр хідүүсээ энд нь зааж байгаа энэ хувьсгч одоо байхгүй болсон юм чи хідүүсээ ийшээ зааж ихсэх нь вэ штэ. Топ нь. Тийм учраас хідүүсээ топоос доошоо явахад 3 6 9 биш 6 9 2-ыг хийчих нь. 6 9 2-ыг хийцэн. За 6 9 2-ыг хийцэн чи энэ хоёрыг бас дараад хийчих та хідүүсээ. Энэ хоёр одоо хідүүсэнд хэрэггүй шүү дээ. ICT хийцэн юм чи хідүүсээ matrix дотроо. Тийм учраас хідүүсээ энийг байхгүй болохын тулд right-аас нэгийг хасах нь шүү дээ. Right нь ийшээгээ зааж байгаа юм чи. Тэ энэ дээр харагдаж шүү дээ. Right-ноос. Тийм учраас хідүүсээ right нь 2 биш одоо right-ыг 1 болгох чи хідүүсээ. За тэгэхээр хідүүсээ эндээс одоо салчиж байгаа гэсэн үг шүү дээ энэ хэсгээс. За тэнгууд одоо хідүүсээ яах вэ гэвэл right нь одоо энэ дээр хүрээд ирсэн. Одоо хідүүсээ баруунаасаа зүүн тийш явна шүү дээ. Баруунаасаа зүүн тийш явна. 8-аас 7 руу явна тийм ээ. Тийм учраас хідүүсээ 8 7 гэдгээ оруулж өгөөд баруунаас зүүн рүү right-аас left руу явна тийм ээ. За тэгэхээр хідүүсээ 7 8-ыг хийгээд өгсөн юм чи одоо 7 8 хідүүсэнд нь хэрэггүй болсон. Энийг дараад хийчихье те хідүүсээ. Түнгүүд хідүүсээ энэ доотлын бүх хэсгийг дараад хийчихэж байгаа юм чинь доотлын бүх хэсгийг дараад хийчихэж байгаа юм чинь хідүүсээ одоо доотлын ботмоос нэгийг хасаад хийчихэж та тий. Угаасаа хэрэггүй юм чинь хідүүсээ ботм нь ийшээгээ заах одоо хэрэггүй болчихж штэ. Ингэж заах хэрэггүй болчихж байна тий. Тийм учраас хідүүсээ ботмоос нэгийг хасах буюу энэ дээрөөс ботм нь одоо дахиад ийшээгээ заагаад ихсэн гэсэн үг. Тэнгүүд хідүүсээ одоо доороосоо дээшээ явах хэрэгтэй шүү дээ. Үндсэндээ бол доороосоо дээшээ явах хэрэгтэй. Тэр үйлдэлийг хийх хэрэгтэй. Тэгсэн чинь доороос дээшээ явах гэсэн чинь bottom босоод right bottom босоод top хоёр нь яг ижисхэн тэр юу зааж ийн гэдэг чинь зөвхөн 4-ийг нь хийнэ гэсэн үг байхгүй 4-ийг хийлээ. Ижисхэн тэр мөрийг зааж штэ тий. Тийм учраас зөвхөн 4-ийг хийнэ. За тэнгүүд одоо хідүүсээ зүүнээс баруун руу явдаг юу гинэ. За тэрнээс өмнө яах вэ гэвэл хідүүсээ 4-ийг дарж хаяа штэ. 4 бол одоо хідүүсэнд нь хэрэггүй болсон тий. 4 бол хэрэггүй болсон. Дарж хаяа. Тийм учраас хідүүсээ left-ийг нэгээр нэмэгдүүлсээ ийшээ заах ямар ч хэрэггүй болчих штэ. Бүгд ингэж хийх байгаа юм чинь. Тийм учраас хідүүсээ энийг шилжүүлсээ энэ дээр авчирсаа одоо энэ хоёр чинь хайрцагт 5-ыг заачиж байгаа юм чинь 5-ыг хийсээ. За тэгэнгүүт одоо энэ дээр юу болох вэ гэхээр хідүүсээ 5-ыг хийцэн 5-ыг дараад хийцэн юм чинь хідүүсээ 5 нь одоо байхгүй болчихж байгаа. Тийм учраас хідүүсээ bottom дээр нэгийг нэмж өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ дээр 2 босгоно. За bottom top нь bottom-оос хитрээд явсан учраас ингээд бидний алгоритм зөксөөд энд бидний матрикс гараад ирэх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бас ийм утга учиртай бодлого байх нь. За энийг кодчдод үзэж илүү ойлгомжтой. Код нь бас илүү ойлгомжтой болгоно. За миний хувьд ч гэсэн ерөн кодноос ойлгож явж исэн энэ бодлогыг. За тийм учраас хідүүсээ кодороо эргээд уулзцгаая. За одоо бодлогоо харцгаая тийм ээ. За ямархуу байдлаар яаж бодогдох вэ? За хідүүсээ Excel ямар ч байсан үр дүнгээ хадгалах нэг юуг авчи. Нэг array-г авчи тийм ээ. За тэнгууд хідүүсээ яг ярьсан чсэн хідүүсэнд нь left хэрэгтэй, right мөн хэрэгтэй. За right-ыг болгохдоо matrix-ийн тгийнх нь size-аас хасах нэг болгочих болно шүү дээ тийм. Ингээд size-аас хасах нэг. За тэнгууд хідүүсэнд нь өөр юу хэрэгтэй юм бэ гэхээр хідүүсээ за top хэрэгтэй. Top бол тгээс ихсэн тийм. Дээрээс нь ихэж байгаа юм чинь одоо хідүүсээ компьютерийн хувьд бол top бол тгээс ихснэ дээр нь. За доотлохыг нь хідүүсээ яах вэ гэхээр matrix-ийн size-аас хасах нэг. За яагаад ингэж бичиж байгааг бол ойлгож байгаа бох гэж найдаж байна. За matrix-ийн tick гэдэг чинь юу вэ гэхээр
1 2 3 гэдэг энэ хэсэг нь байх нь шүү дээ. 1 2 3 гэдэг энэ хэсэг. Тийм учраас хідүүзээ энэ хэсгийг аваад үзвэл хідүүзээ эн чинь хідэн ширхэг дотор нь элемент байгаа юм бэ гэвэл 3 ширхэг элемент байгаа шүү дээ. Тийм учраас хідүүзээ матриксийн тгийн size нь гэж бичиж байгаа юм. Яагаад тэгвэл энийг матриксийн size гэж бичиж байгаа юм бэ гэхээр хідүүзээ хідэн ширхэг array дотор нь байгаа юм бэ, энэ дотор байгаа юм бэ, хідэн ширхэг мөртэй юм бэ гэдгийг нь энэ илэрхийлж өгж байгаа юм шүү дээ, тэ. За дараа нь хідүүзээ яг гэвэл ямар нөхцөлд бидний одоо энэ y зүг бүрээ ажиллах юм. Ямар нөхцөлд хідүүзээ ингэж эргүүлж чадаад ах юм. Ямар нөхцөлд юм бэ гэвэл L нь R-аас бага байх үед мөн top нь bottom-оос бага байх үед ажиллана шүү дээ, тэ. Энэ бол хідүүзээ эргүүлж чадаад байна гэсэн үг. За тэгэхээр хідүүзээ хамгийн ихний үйлдэл бол ойлгомжтой, тэ. Хаанаас хаа хүртэл явууллаа? Энд I нь L-ээс right хүртэл явна, тэ. Right нь бол орно. R нь бол орно. Зүүнээс баруун тишээ энэ одоо явах үйлдэл хийж штэ, тэ. Тэнгүүд дараа нь хідүүзээ одоо зүгээр элементүүдээ raise дотор pushback хийгээд оруулаад өгчнө гэсэн үг. За тэгэхээр юуг оруулж өгөх юм бэ гэвэл матриксийн топын энэ хамгийн ихний, тэ. Хамгийн ихнийх нь I-г нь оруулаад өгчнө. За энийг бол ойлгож байгаа байх гэж найдаж байна. Тэгэхээр топ гэдэг чинь хамгийн ихний мөр тийм ээ. Хамгийн ихний мөрийн I дахь элементүүдийг нь оруулаад өгөө гэж хідүүзээ ингэ биччихсэн шүү дээ race дотор. Тэгэхээр 1 2 3-ыг хідүүзээ оруулаад өгнө. Тэгээд топ дотор байгаа бүх элементүүдийн хідүүзээ нэмсэн юм чинь хідүүзээ топыгоо нэмээд өгчөж болно тийм ээ. За энэ дээр хідүүзээ шалгалт хийх хэрэгтэй. Хэрвээ топ нь bottom-оос хитрээд явцсан байгаа үед хідүүзээ яах юм бэ? Шууд хідүүзээ break гэж зогсоох хэрэгтэй шүү дээ. Яг одоо тайлбар дээр ярьсанчлаа. За энэний дараа хідүүзээ яах вэ гэхээр одоо топосоо дээдласаа дээрээсээ доошоогоо буулгах хэрэгтэй. Тэнгүүд энд I-ын тэнцүү топосоо хаа хүртэл явах лээ? Bottom хүртэл явна тийм ээ. Тэгээд I-гаа нэмэгдүүлж яв. За тэгэхээр энэ дээр яг л хийчихсэн үйлдэл. За гэхдээ энэ дээр сонирхолтой зүйл гарч ирнэ. За pushback хийзээ. Тэгээд матриксийн одоо I-х нь баруун тал R-ыг нэмж өгнө. За энэ яагаад ингэж нэ вэ гэвэл баруун талд нь байгаа энэ тоонуудыг нэмж байгаа шүү дээ. Баруун талд нь байгаа. Тэнгүүд 2 дахь мөрний хамгийн баруун талд байгаа 6. Тэгэхээр 2 дахь мөрний гэдгийг энэ хийж өгöd байх нь. Топ тий. Топ бол одоо энэ 2 дахь мөр рүү унтсан шүү дээ. Энийг нэмснээсээ болоод тий. Тийм учраас хэдүүлээ 2 дахь мөрний R дахь буюу 2 дахь мөрний хамгийн баруун талд байгааг энийг 6-аг дараа нь дахиад одоо bottom-тойгоо I-ын тэнцээд ирэх үед доошоогоо буусаа 9-ийг энд хийж өгöd байгаа юм шүү дээ. Тийм учраас хэдүүлээ яах вэ гэвэл R-аасаа хасах хэрэгтэй. Яг тэгвэл хамгийн баруун талд байгаа бүх 3 элементийг нэмээд хайчихсан шүү дээ хэдүүлээ. Тийм учраас R-ыг багсгаад өгөх хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас үндсэндээ яаж юм нэхэр энэ нэг квадрат дүрсийг нэг нэгээр нь ингээд нэг мөр багнаар ингээд багсгаад байна гэсэн үг шүү дээ тий. Хэдүүлээ дараад яваад исэн чсэн. Тэгэхээр энэ үйлдэлийг энэ хийж өгч байгаа юм байна. За тэгвэл хэдүүлээ дахиад шалгах хэрэгтэй. Хэрвээ L нь R-аас илүү гараад ирсэн байх нөхцөлд хэдүүлээ шууд break хийгээд зогсоох хэрэгтэй тийм ээ. За энэний дараа хэдүүлээ дахиад яах юм байдаг вэ? Дахиад үйлдэлээ тавтана. Тэгвэл энэ үед одоо хэдүүлээ 8 дараа ирсэн юм чинь баруунаас зүүн рүү явах үйлдэлийг хийх хэрэгтэй байна. За баруунаас зүүн рүү R гэж буруутчих чинь R-аас X-эн. За зүүн рүү явна тийм ээ. Тэгэхээр ингэж үчих хэрэгтэй байна. I нь их байх үед. Яг тэгвэл угаасаа R чинь L-ээс илүү шүү дээ. Тийм учраас хэдүүлээ I-га багсгаж явах хэрэгтэй. За тэгэхээр I-га багсгаж яваад одоо яг л энэ үйлдэл бол хийчихсэн. Pushback хийгээд элементүүдийг нь оруулаад өгчнө гэсэн үг. Оруулж өгөхдөө одоо утга учиртай шүү дээ. Dot-лынх нь хэдүүлээ элементийг нь одоо оруулж өгöd шүү дээ. Dot-лын баганд, Dot-лын мөрөнд байгаа. Тийм учраас энэ дээр хэдүүлээ bot гэж үчих хэвээр. Тэгээ энэ дээр I явах нь шүү дээ, тэ. За тэгэхээр bot-ыг багсгаж өгöd. За дахиад одоо энэ date энэ нөхцөл бол яг ижлэхэн бичигдэнэ. За ингээд бичигдчихнэ. За ингээд бичигдсэний дараа хэдүүлээ дахиад одоо хамгийн сүүлчийн дээшгээ шалгах хэрэгтэй тийм. I нь одоо bottom-оос доороос дээшгээ явна шүү дээ тийм. Гэхдээ яг ижлэхэн бичигдэнэ. За багсаж явах хэрэгтэй тийм. За тэнгууд одоо pushback-ийг оруулж өгсөө. За гэхдээ одоо matrix дээр нэг өөр зүйл бичигдэх нь юу вэ? I
ээж гэж үчигдэн тий. Ягаад ээж гэж үчигдэж байгааг одоо ойлгож байгаа байх гэж найж чинь ягаад гэвэл зүүн талынхын тоонуудыг нь одоо оруулж өгөх гэдэг нь шүү дээ хэдүүсээ тий. За тэгвэл зүүн талынхын бүх тоонууд орчиж байгаа учраас ээжийг нэмэгдүүлж чинь. За тэгээд хэдүүсээ энийг шалгаад өгчих нь шүү дээ. За ингээд ерөнхийдөө хэдүүсийнхээ нь бодлого дуусч байгаа байх нь. За яагаад хэдүүсээ энэ зүүнээс баруун шиг энэ үлдчихсэн шүү дээ. Яагаад хэдүүсээ энийг бодохгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл гадуур нь байгаа энэ том луп байгаа шүү дээ. Энэ дахиад ажиллаж чинь гэсэн. Дахиад ажиллаад ихс чинь. Ингэж тойроод явсаа энд ирлээ. Дөрвөн үлдээ дөрвөөс ингэ хийсэн те. Зүүнээс баруун руу явцсан. Дээрээс доошоо явцсан. Баруунаас зүүн рүү явцсан. Доороос дээшээ явцсан. Дөрвөн үлдээ дөрвөөс ингэ хийсэн. Одоо тэгвэл дахиад саяныхаа дөрвөн үлдийг дотгошоогоо давтахад л болж шүү дээ. Тийм учраас хэдүүлээ ингэж босгох нь байна. За тэгээд төгсгөл дээр нь хурж ирэхдээ хэдүүлээ яах ёстой вэ? Return risk гэж бичих ёстой байх те. За ингээд хэдүүлэг нь ерөнхийдөө бодлого болох нь байна. За шалгаад үзцгээ хэдүүлээ бодлогоо болж юм тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр хэдүүлээ энэ бодлогыг бодлаа. За энэ бодлого бол компаниудын ярилцсан дээр ихээр орж ирдэг тийм бодлого байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг сонирхолтой ойлгомжтой байсан байхаа гэж найж чинь. Тэгээд би бас микрофон муу эснийг бол сайн мэдээгүй явсан. Тэгсэн чинь микрофон айгүй муу эсэн юм бэ те. За тэгээд би шинэ микрофон авахар шийдсэн. Өнөөдрийн бичлэг бол дайггүй сайн сонсогдож байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн бичлэг таавд байсан та бүгдээ баярлалаа. Бичлэг таалагдсан лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй. За тэгээд асуулт байгаа бол ямарваа нэгэн одоо манай чанал дээр сайжруулах хэрэгтэй гэж бодож байгаа комент хэсэгт бичиж асууж мөн намайг тэр зүйл дээрээ илүү анхаараарай гэж анхааруулж болно шүү. За бичлэгтэй хамт байсан та бүгдээ баярлалаа.